За тийм одоо ингээд яалтай байлаа те. Хамаг булхаажан гарч ирээд байгаа юм чи одоо ингээд шорлогоо явахаас одоо яах вэ? Хувь тавилантайгаа эвлэрэх хэрэгтэй. За юу яцхан манайхаа ингээд та бүхэнтэйгээ хов болгохын булангийнхаа шин дугаараар уулзаж байгаатай баяртай байна. За өнөөдөр ингээд та бүхэнтэйгээ ингээд удаан үргэлжилж буй одоо ингээд бүр ингээд цуврал боллоо. Миний channel дээр бол би энэ хүний тухай одоо бараг ингээд 3 дахь удаага ярьж байна. Хинбэ гэхээр одоо угаасаа харсан байх гарчгнаас P Diddy-гийн тухай ярих гэж байна. Дахиад шинэ мэдээлэл гарч ирсэн байгаа. Хүүе ямар амар нүр аваа бодчихаа гэх байгаа бол дуустал нь үзээрэй. Яагаад ингэж амар сормос хийсэн нь одоо тэр тухай гарч ирэх болно. Тэгэхээр бичлэгээ дуустал нь үзээрэй. Өнөр энэ биш дээ энэ юу гачин стикер наачаа вэ гэж тэгж байгаа бол бас бүх юмыг бараг тайлбарлаж хэлэх хэрэгтэй юм шиг те. Батаг гарцсан. Тэгээд ийм нөө pimple patch нөө батганд зориулдаг нэг тийм юм байдаг аахгүй. Тэгээд тэрийг тавьсан байгаа. Тэгэхээр битгий стикер наацсан гэдэг тэгэрээ. Сэдвлэгөө орцгоё. Саяхан дахиад шинээр P Diddy-гийн хэрэг дээр зөндөө олон шинэ мэдээлэлүүд нэмэгдсэн байгаа. Энэ бол ингээд саяхан 2-3 хоног юм гарч ирсэн мэдээлэл байгаа. За та бүхэн бас сайн мэдэх бах Suge Knight гэд нэртэй хип-хоп индустрийн бас маш том icon болсон хүмүүсийн нэг байдгаа. Тэгээд Suge Knight ч юм бол яг одоогоор бол ингээд шоронд байгаа. Suge Knight-ийн тухай хальт жоохон ингээд яриадгаа зав. Яагаад вэ гэвэл одоо энэ Diddy-гийн хэрэгтэй ингээд холбогдолтой болж байгаа учраас Suge Knight-ийн тухай ярих хэрэгтэй байх гэж бодлоо. Жоохон ингээд background-ыг нөгөө тэг Suge Knight гэдэг хүн чинь болохоор Death Row Records гээд Snoop Dogg болон Tupac энтрий харьяа байсан тэр record label-ыг Dr. Dre-тэй хамтарч байгуулсан team co-founder хүн байгаа. За тэр label-ийн co-founder болон CEO-гоор ажилдаг бас одоо захирлаар нь ажилдаг байсан маш удаан хугацааны туршид. За ерөн дээд hip-hop industry-нд бол одоо Suge Knight-ыг мэдгүй хүмүүс гэж бол байхгүй. Яг одоогийн байдлаар бол шоронд байгаа. Яагаад шоронд орсон бэ гэх юм бол 2018 онд 28 жил шоронд суух team ял авсан байгаа. Тэгээд энэ нь юуны хэрэг байсан бэ гэхээр manslaughter буюу хүнийг алсан гэсэн хэрэгээр шоронд суусан байгаа. Тэгээд 2015 онд болсон хэрэг юм бэлээ. 2015 онд hit and run буюу хүнийг машинаараа дайрчаад тэнгуүдээ шууд яваад өгчдөг. Зогсохгүй, цагдаа дуудахгүй ингээд мэддэхгүй тэгээд яваад өгөхийг hit and run гэж ярьдаг байхгүй. Тэгээд тийм хэрэгээс болоод шоронд орсон бэлээ. 28 жилийн ял авсан 2 хүн дайрсан гэсэн нэг нь болохоор амьд гарсан юм бэлээ. Тэгээд нөгөө хүн нь болохоор нас орсон. Одоогоор бол яг 56 настай. Тэгээд 2034 онд parole буюу тэнсэн ял авах боломжтой юм байлээ. Пенсийн ял авмаарана гэдэг хүсэл гаргадаг штэ тий. Тэгэх боломж нь нэгдэх юм байна лээ. За тэгэд энэ хүн болохоор угаасаа бүр ингээд дээр үеэсээ 1990-ад оноос эхлээл яг нөгөө нэг би та бүхэндээ нөгөө дэрийн deep dive хийхэд тэр бичлэн дээр ярьжсэнчлэн маш алдартай хип-хоп индустрид болсон East Coast versus West Coast гэдэг нэг тийм хип-хоп артистуудын дунд болдог тийм beef-ийн тухай ярьжсэн тий. Одоо түүхэнд бичигдэж үлдсэн тийм том rivalry байдгаа. За тэрнээс шалтгаалаад угаасаа тэгээд Tupac тэгэл Snoop Dogg энэ бүгд баруун эргийн хэмжээ угаасаа Diddy чинь зүүн эргийн учраас ингээд дандаа ингээд rivalry хийдэг байсан. Suge Knight гэдэг хүн чинь Diddy-тэй бас л тэр үеэс л эхэлж rivalry хийдэг байсан байгаа байхгүй. Хэдийгээр ингээд шоронд орсон байгаа ч гэсэндээ Death Row Records гэдэг чинь ямар том лейбл үлээ. Тэр лейблийг хэдэн жил ингээд захирлаар нь ажилласан учраас маш баян хүн байгаа шүү дээ тий. Мөн нөлөөтэй хүмүүс нэг байгаа. Тийм учраас шоронгоосоо өөрийн гэсэн подкастаа хийдэг. Ингээд шоронд ингээд подкастын баг нь очоод подкастыг нь хийж өгдөг. Тэр нь болохоор Collect Calls гэсэн нэртэй подкаст байгаа. Тэг саяхан Suge Knight Collect Calls өөрийнхөө подкастн дээр Diddy-гийн тухай ярьсан. Тэг юу гэж ярьсан бэ гэхээр Diddy чинь бол FBI-ийн informant хүн шүү дээ гэж бүр ингэ зарласан байгаа. Аль биесээр FBI гэдэг монголоор бол тагнуулын ерөнхий газар гэх юм уу те бүр ингэ police department-аас бүр илүү том одоо ингэ улсын аюулгүй байдлыг хангадаг тийм том байгууллага байгаа. FBI-ийн informant буюу FBI-д нууцаар мэдээлэл хүргэдэг тийм нууц ажилтан гэж Diddy хэлсэн Suge Knight. Diddy хэдэн жил бүр ингэ нассаараа FBI-ийн informant ажил хийсэн гэж тэгж ярьж илээ. Тэгээд Diddy FBI informant гэдгийг нь бол Diddy-гийн ойр тойрны бүх хүмүүс мэднэ, унтаж хөвцөн бүх охтууд нь мэднэ, хүүхнүүд нь мэднэ, бүх найз бүсгүүчүүд нь мэднэ. Diddy-гийн эргэн тойрны бүх хүмүүс л Diddy-гийн FBI informant гэдгийг нь бол мэднэ. Тэгсэн мөртлөө ингээд нуун дарагдуулгаа гэж тэгж ярьсан байгаа. FBI informant forever. That's what he would say. That's why it's different when it comes to him. And the industry knew about it. Everybody in his crew knew about it. He knew about it. So don't push away from him now. Ер нь бол тэгээд FBI informant байна гэдэг чинь бол нэг ер нь бол нэг team сайн юм бол биш шүү дээ, тэ. За мэдгүй.
FBI-да бол сайн л халтаа угаасаа нөгөө нэг технологийн ерөнхий газрын ажилтан гэж явахаараа тэгэл улс төлөө сайн юм хийж гинэ гэж баг үзэж болох юм. Гэтэ одоо хүрээллийнх нь хүмүүст ч юм уу Холливуд болон бизнесмен хүмүүсийн хувьд бол ингээд FBI informant хүнтэй найз байна гэдэг чинь бол тэдний хувьд бол нэг сайн зүйл бол биш тийм биз дээ. Янз бүрийн одоо Холливуд болон бизнес энэ тэрэнд маш их олон тийм хар бараан болохгүй хөл бос юмнууд болж л байдаг шүү дээ, тий. Тийм учраас FBI informant хүнтэй ингээд өөрийнхөө хүрээлэлд байлгана гэхээр маш аюултай шүг найд хэлж байгаа байхгүй. Та нар бол ингээд дэрийг FBI informant гэдгийг нь мэдсээр өжиж энэ олон жил ингээд амаа таглаж явсан гэдэг. 2 сарын өмнө дэрийг Майами болон Калифорниад байдаг 2 хаусыг нь raid хийсэн шүү дээ. Цагдаагийн байгууллага ингээд гинтийн шалгалт хийсэн. Тэр нь болохоор ингэнэ дэрийг хэрэгт оруулах гад те дэрийг шалгах гад ч юм уу те нэг тэр тухайн үед тэгж ярьж байсан шүү дээ. Дэрийг хүний наймааны хэрэгтэй холбоод тэгж одоо шалгалт хийсэн гэдгсэн. Тэгээ шүг найтын ярьж байгаа нь юу вэ гэхээр энэ бол дэрийг шалгах гэж хийсэн шалгалт бол бишээ. Юу шалгах гэж одоо энэ цагдаагийн байгууллага ингэж гинтийн шалгалт хийсэн бэ гэхээр дэрийн гэр дотор байгаа нүүн нууц камер энэ гэдсэн шүү дээ. Тэр нууц камер дотор үлдсэн дэрийгээс өөр маш олон тийм Холливуудын болон бизнесийн ертөнцийн том эрх мэдэлтэй хүмүүсийн талаарх нотлох баримтууд, гэмт хэрэг үлдэж байгаа нотлох баримтууд, хууль бус хэмжиж байгаа нотлох баримтуудыг олж авах гэж дэрийн гэрт ингэ шалгалт хийсэн гэж ярьж байгаа юм байна лээ. Тэгээд тийм ч учраас одоо дэрийн чинь хизээч тэр rating энэ төр хэлгэснийхаа дараа баривчлагдаагүй штэ. Одоо ингээд зүгээр ингээд free man явж байгаа тийм үү ингээд гадуур чөлөөтэй явж байгаа штэ. Тийм учраас ингээд хүмүүс шүг найдыг хэлж байгаа бол үнэхээр ортой байхаа гэж одоо ярьж байна. 2 сарын өмнө одоо дэрийн гэр нь raid хийгдэхэд яг тухайн үед шүг найд өөрийнхөө Twitter дээрээ ингээд айгүйх олон тэр тухай tweet хийжсэн байлээ. Хүмүүс ингээ гахаад авахгүй яаж ингээ шүг найд шоронд дэжиж ингээ tweet энэ төр ингээ бичээд байдаг юм бэ? Twitter ашиглаад байдаг гэд тэ. Тэрийг бол хүмүүс хоёр янзаар ярьж байгаа. Нэг нь бол шүг найд бол өөрөө яг бичиж байгаа. Өөрөө Twitter-ээр хэрэглэж байгаа. Яг бол одоо энэ чинь ийм баян нөлөөтэй хүмүүс чинь шоронд орохоор арай жоохон нормал хүмүүсийн энгийн ард иргэдийн ордог шоронд ордоггүй л байлгүй дээ. Арай нэг жоохон өөр access энэ төр өгдөг баха тэ. Зүгээр хүмүүсийг бодоход бол за яг уцаа хэрэглэж чиг юм өмдгөө нэг би л тэгж бодож байна. Арай жоохон баян хүмүүс арай л өөр л байдаг л ах гэж бодож байгаа байхгүй. Тэгээ хүмүүс за энэ бол угаасаа баян юм чинь ийм нэр нөлөөтэй хүн чинь угаасаа өөрөө уцаа хэрэглээл Twitter-ээр бичсэн байгаа гэж тэгж байгаа. Эсвэл хүмүүс энэ бол шүг найтын менежерүүд нь одоо өөрсдийн гэсэн менежменттэй байгаа штэ шүг найтын тэр шиг хүмүүс бол тэ. Тэгээ менежментүүдээс нь аль нэг хүн нь ингээд шүг найтын оронд шүг найт за чи ингээд tweet бичшээрэй гэж хэлсэн байх гэж одоо тэгж харж байгаа. Аль нь ч байсан байлаа гэсэн тэ яг өөрөө tweet бичсэн ч бай, хүнээр дамжуулаад бичүүлсэн ч бай, шүг найтын хэлж байгаа үг штэ тэ. Шүг найт бас хэрхүү подкаст дээр ярьж байхдаа одоо энэ бол destined to be in prison гэж ярьсан байлээ. Бүр ингээд шоронд орох хувь тавилантай хүн гэж одоо дэрийг хэлсэн байлээ. Тэгээд бүр яг өөртөөгөө адилхан гэж хэлсэн. Destined to be in prison just like me. Шоронд орох хувь тавилантай хүн яг л над шиг гэдгсэн. Who knows? Одоохондоо бол ингээд ямар ч ингээд энэ баталгаатай яг энэ шүг найдын подкастн дээр ярьсан юм яг үнэн үү худлаа юу те дээр яг үнэнгээс FBI informant байсан уугүйг нь бол мэддэггүй байгаа. Гэтэ ер нь мөн байсан ч гэсэндээ хинч FBI-аас л гарч ирээд тийм байсан. Дэрий бол ингээд FBI informant энэ олон жил явсан гэж хэзээ ч хэлэхгүй шүү дээ. Угаасаа нууц ажилтнуудаа угаасаа тэгээд хэлээд явна гэж байхгүй шүү дээ тийм биз дээ тий. Тэгэхээр угаасаа мөн байсан ч гэсэндээ ингээл далдлаа л өнгөрнө. Тэгээ угаасаа дэрий ч гэсэн гарч ирж ингээл тийм ээ би өстой FBI informant гэж ярихгүй ойлгомжтой. Үнэн байсан ч гэсэндээ тэрийгэ булзааруулах нь ойлгомжтой тий. Яг одоогийн байдлаар бол тэрэн дээр дэрий огтхон ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм байна лээ. За та бүхэн маань ингээд босно. Өнгөрсөн 7 хоногт болсон хэрэг. Дэрийн Cassie зодж байгаа бичлэгийг CNN телевиз тавьсан шүү дээ. Ингээд олон нийтэд тавьсан. Тэрнээс болоод Howard University дэрийн эзэмшсэн honorary degree гэд тэр зэргийг нь буцааж авсан байгаа аахгүй юу? Cancelсан гэсэн үг. Deep dive-ыг үзсэн бол мэдж байгаа ах. Дэрий уул нь 10 жилдээ байхдаа сурлагандаа маш их ингээд мундаг толгойтой хүүхэд сурагч байсан. Тийм ч учраас ингээд Washington DC-д байрладаг маш алдартай нэр хүндтэй Howard University гэд тэр том сургуульд элсэж ороод 2 дугаар курс хүртэл явж байгаа. Тэгээ хайчихсан. Нөгөө нэг продюсерийн ажлыг хийх гээд тэр сургууль ингээ хайчихсан шүү дээ. Тэгэд энэ сургууль нь 2014 онд Дэрий honorary degree өгөө гэж одоо ингээ өөрснөө санал тавьсан байлээ. За honorary degree гэдэг нь юу вэ гэхлээр ер нь бол зэргийн хувьд бол зэрэг. Янз бүрийн honorary degree-нэд байдаг. Honorary bachelor's гэж байна, honorary master's гэж байна, honorary doctorate гэж байна. Тийм үү? Яг зэргийн хувьд бол зэрэгэл мөн л юм л да. Гэхдээ энэ бол зөвхөн хамгийн шилдэг тусгай хүмүүс зориулагдаж өгдөг одоо тийм зэрэг. Зүгээр хүссэн хүн нь honorary degree аавна гэж байхгүй. Тэгээ сургуулиас нь өөрснөөс нь танилуу ингээд холбоо бариад бид нар honorary degree танд өгөө гэж хэлэх хэрэгтэй байдаг байхгүй. Энэ
энэ ямар хүмүүст олгогддог вэ гэхээр айгүй их тийм Холливуудын хүмүүст болон одоо тийм бизнесийн хүмүүст энэ төр олгогддог. Яагаад гэвэл одоо нийгэм сайн үйлс хийж байгаа. Тэгээ айгүй их нийгэмд үр нөлөөтэй байгаа. Одоо янз бүрийн нийгэмд дуу хоолойгоо гаргаж байгаа ч юм уу те. Ер нь нэг тийм нөлөө бүхий хүмүүс өөрийнхөө индастринд, өөрийнхөө салбарт урлаг бол урлаг, спорт бол спорт гэдэг те. Өөрийнхөө салбарт ингээд цойлж гарч ирж байгаа. Айгүй тийм хүмүүсээ өөрийнхөө араас дагуулж байгаа тийм одоо хүчтэй нөлөөтэй хүмүүст өгдөг тийм одоо зэрэг байхгүй. Одоо жишээ нь Taylor Swift чинь 2022 онд намайг New York University-г төгсөхөд Taylor Swift бас төгсөөд одоо төгсөн л гэх юм уу те төгсөөд honorary degree авсан байгаа. Тэгээ би Taylor Swift-тэй хамт ингээд диплома авсан. Яг тэр Yankee Stadium дээр болсон байхгүй. Тэр New York University-гийн төгсөлтийн баяр нь Yankee Stadium гэдэг амар том нэг бейсболын айгу том талбайд ингээд болдог. Тэгээ тэрэнд Taylor Swift-ыг харсан. Taylor Swift яг л оюутнуудтай адилхан нэг тийм төгсөлтийн баярын хувцас өмсөн. Гэхдээ угаасаа тэр чинь од хүн юм чинь те хажуугаар нь бөө ингээд юу заяа би хамгаалагч нар ингээд хар хувцастай нэг Man in Black дээр гардаг шиг хар хувцастай костюм бижагтай ингээд нүдэн шилмэлтэй ингээд би хамгаалагч нар ингээд хажуугаар нь зөөрөл өнгөрөөд тэгээд очиж диплома авч исэн. Тэгээд угаасаа жирийн оюутнууд бидэртэй бол нэг тэгж ойрхон байхгүй шүү дээ. Гэхдээ яг тэр талбай дээр гараад диплома аваад тэгээд бас Taylor Swift-ыг honorary degree авч байгаа учраас нь оюутнуудад төлөөлж төгсөлтийн баяр дээр үг хэлэх хүнээр Taylor Swift-ыг сонгоод тэгээд Taylor Swift үг хэлсэн байгаа. Тэгээд би тэрийг нь бас үзэж байсан. Тухайн үед яг ингээд хамтдаа айгүй ойрхоноос. За айгүй ойрхоноос ч юу юм бэ? Тэр стадиум чи айгүй том штэ. Гэтэл нэг л талбайд байсан. Шал өөр юм лөө яваад орчлоо. Гэтэ та бүхэн тэр тухай бүр ингээд улам дэлгэрэнгүй сонсмоор байвал комент бичүүлдээгээрээ би тэгээд төгсөлтийн баяраг юу болсон гэдгийг нь улам дэлгэрүүлж ярьж өгч болно. Howard University гэдэг энэ их сургууль болохоор 2014 онд дэрийд honorary degree өгсөн юм байна лээ. Тэгсэн чинь энэ Howard University нь одоо энэ CASA-гийн зодж байгаа бичлэгийг гарч ирсэн учраас аль биесээр мэдэгдэл хийсэн. Бид нар одоо дэрийг ингэж эмгтэн үнийг зодж байгаа бичлэгийг ингээд харсан. Тэгээд дэрийн тэр хийсэн үйлдэл бол манай их сургуулийн core value буюу бодлого үзэл бодолтой ингээд таарахгүй манай сургуулийн мөнгө төрхөөс ингээд зөрж байгаа учраас 2014 онд өгсөн honorary degree-г ингээд cancel гэж байна. Буцааж авч гинэ гэд тэгсэн. Дээрээс нь дэрий $1 сая урд нь Howard University-д donate хийжсэн байлээ. $1 сая хандивт ингээд өөрийнхөө зүгээс өгсөн юм байна лээ. Тэрийг нь одоо буцааж өгж байгаа гинэ. Дэрийд мажийн мөнгө аваа биднэрт тий чиний ийм муухай мөнгө чинь хэрэггүй гэд ингээд буцаагаад өгж байгаа юм лээ. Дээрээс нь хин pledge хийсэн байна л да. Pledge хийх гэдэг чинь яг ингээд мөнгөө маа ингээд би чамд donation хийж гинэ гэдэг өгдөгүүч гэлээ ингээд би одоо хэдэн жилийн дараа ч юм уу тэдэн төгрөг чамд ингээд өгнөө donate хийнэ гэдгийг ингээд урьдчилаад pledge хийгээд одоо амлна гэж байдаг. Одоо амлах гэх юм уу те. Яг та нар санаж нөгөө нэг Amber Heard, Johnny Depp-ийн хэрэг дээр бөө юм болол нөгөө нэг Johnny Depp-ийн юунтэй өмбөлөгч асуувал та ингээд нэг хүүхдийн байгууллагад ингээд мөнгө өгнө гэдсэн тэр мөнгөө хандаа өгнө гэдсэн тэрийг өгснөө өгөөгүй юм биш үү гэл тэгсэн чинь I pledged it гэл тэгсэн чинь гэтээ та нэг ярилцлаган дээр орохдоо те өгсөнгээ яриа үстэй donated гэж яриа үстэй гэсэн чинь I pledged to donate гэд нэг тийм яриад байдаг штэ тэр чинь байхгүй. Sitting here today, Ms. Heard, you still haven't donated the $7 million divorce settlement to charity. Isn't that right? Incorrect. I pledged the entirety. Амлна гэж байдаг юм байна л да. Би одоо ингээд чамд мөнгө өгнөө гэдгийг урьдчилж одоо амлаж байгаа юм гэх юм хаашин те. $1 сая бол аль үшөө өгсөн юм байна. Шууд ингээд те. А дээрэс нь дараад нь одоо хэдэн жилийн дараа дахиад $1 сая хандивлнаа гэж pledge хийсэн байсан байна. Тэгээ тэр pledge-ийг нь бас cancelдаад битгий бид нарт дахиад $1 сая өгөөрэй. Бид нар наадах чи авахгүй шүү гэд тэгсэн байна. Тэгээд бас одоо дээрийн нэрэмжит их олон оюутнуудад зориулсан scholarship-нууд тэтгэлгүүд байдаг юм байна. Тэднийг нь бүгдийг нь цуцалсан гэдгсэн. Тэр scholarship-уудыг бүгдийг нь байхгүй болгосон. Эсвэл зүгээр нэрийг нь өөрчилсөн гэж байна лээ. Ийм юм болсон байна. Манай Диди шиг уулын дэрийг би жоохон бахта айгуу сонсож одоо явдаг байсан хүмүүсийн нэг. Тэгээд disappointed байна гэж чинь ах те сэтгэл яриачтай ингээд шүтэж явдаг байсан хүний ийм муухай юм хийж ингэж бодохоор тэгэл угаасаа муугай санагддаг юм байна. Дэрийн тухай ийм шинэ мэдээлэлүүд гарч ирсэн байна. Тэгээд цаашдаа дэрийн тухай янз бүрийн өөр хэрэгүүдийн тухай ингээд гарч ирэх юм бол та бүхэнд би цаг тухайд нь мэдээлэлээд хоо болох дугаараараа хүргээд явнаа. За тэгээд дэрийн минь одоо угаасаа л нэг удахгүй шоронд орох нь одоо баг тодорхой л болж ах шиг байна те. Гэтэ бас FBI informant хүнийг тэгээд тэр цаатлах нь FBI энэ тэр нь гайгүй аргацаалаад гаргацдаг ч юм уу мэдгүй. За мэдгүй те. Хидүүлээ одоо цаг хугацаа ямиг харуулна гэдэг шиг хүлээхээс л өөр арга
байхгүй юм байна да. За ингээд та бүхэнд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дараарай. Channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дарахаа битгий мартаарай. Энэ сэдвийн тухай та бүхэн бас үзэл бодлоо сайхан хуваалцаад доор комент хэсэг дээр комент бичүүлдээгээрэй. Тэгэд миний Instagram account бол энд байна. Instagram account-ыг минь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хов болох дугаараар уулзалтлаа. Түр баярлалаа.